За сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Тэгээд энэ дээрс сэтгүүлчд болоод хэвлэл мэдээллийн байгууллагуудаа баярлалаа. Тэгээд өнөөдөр 2019 оноос 2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулаад оюутны картын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлтөө зорчих цахим картыг шинээр олгох болон сунгахад мэдээллийг оюутнууд болоод сургуулиудад өгөх энэ хэвлэлийн баг хурлыг зарлаад байна. Тэгээд эхлээд хамтарч мэдээлэл өгөх байгууллага болоод мэргэжлээ танилцуулъя. Нийслэлийн боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга мөнх бэлэг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга ган зориг гээд хүмүүс байна. Миний бие болохоор Улаанбаатар смарт компани хамтын ажиллагааны мэргэжилтэн хийх хонгорцол гээд байна. Тэгээд нийслэлийн боловсролын газраас эхлээд мэдээлэл өгөх байгаа. Дараа нь хөдөлмөр эрхлэл, тэгээд хамгийн сүүлд нь би өгье. За сайн цаантаа бүгд мэдээг хүргэе. За 2019-аас 20 оны хичээлийн жилийн ихтэй сургуулийн оюутнуудад цахим төлбөрийн карт олгохтой холбоотой нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 6 сарын 14-ний өдөртөмж гарсан. Тус өдөртөмжийн дагуу нийт сургуулиуд маань 8 сарын 26-наас 8 сарын 30-ны хооронд сургуулиуд дээр оюутнуудын хүсэлтүүдийг авчгаа. За 8 сарын 30-наас 9 сарын 5-ны хооронд нийслэлийн боловсролын газарт шинээр карт авах, дахин олголтоо хүссэн оюутнуудын материалыг ирүүлэхээр хугацааг нийт сургуулиудад хүргүүлсэн байгаа. За тэгээд 9 сарын 6-наас эхлээд манайх ажлын 3 хоногоос 10 хоногийн дотор сургуулийн хүүхдийн тооноос оюутнуудын тооноос хамаарат олголтыг хийхээр байгаа. За энэ дээр удирдамжаар заагдсан анхаарах зайлшгүй нэг зүйл бол ихтэй сургуулиуд маань удирдамжийн хавсалт нэг маягтын дагуу материалуудаа бүрэн цаасаар болон файлаар ирүүлэхийг бас зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа. Тийм болохоор нийт оюутнууд маань сургуульдаа хүсэлтээ өгөх зайлшгүй шаардлагатай байгаа шүү. За баярлалаа. За сайн байцгаана уу. Та бүхний өдрийн мэнд хүргэе. За нийслэлийн хөдөлмөр эрхлэлийн газар мэргэжлийн боловсрол сургалтын төв. За политехник коллежийн оюутан залуучуудад бол оюутны цахим картыг олгодог. Энэ хүрээндээ бол 2019-өөс 20 онд бол 14,194 оюутанд бол карт олгохоор бас төлөвлөө ажиллаж байна. Одоо манай оюутан залуучуудтай хэлэхэд бол Сонор плаза, Багшийн дэдийн Сонор плаза төвийн 5 давхурт цагийн ажлын биржээр дамжуулж олгодог байгаа. За 2018-аас 19 онд бол бид нар 11,795 смарт картыг оюутан залуучуудад олгосон. Тэгээд энэ картын олголтыг бол жилээс жил тийм үйл ажиллагаа явуулж байгаа. За За Улаанбаатар смарт карт компанийн хувьд гэх юм бол нийслэлийн боловсролын газартай хамтраад сунгалтын ажлыг хийж байгаа. Өмнө нь бол сунгалтын ажлыг 9 сараас 12 сарын хооронд компанийнхаа байрны 3 давхарт хийдэг байсан. Энэ жил болохоор 9 сараас 6 сар хүртэлх сунгалтын ажлыг манай байран дээр хийн. Тэгэхээр заавал нөгөө боловсролын газар руу явах шаардлагагүй болсон гэсэн. Тэгээд сонголт хийх оюутнуудад маань өөрсдийнхээ картыг болоод сонголт хийх тэр төлбөрөө төлсөн баримттайгаа сургуулийн захиргааны сургалтын албанд хандна. Сургалтын албан нь болохоор манай компани дээр оюутны хүссэн тэр сургуулийн захирлын гарын үсэгтэй албан бичиг болоод карт тэгээд нэрсийн жагсаалт тэгээд баримт зэргийг манай компани 3 давхарт ирж картын сонголтоо хийх байгаа шүү. За баярлалаа. Асуулт байвал асууж байна. Баярлалаа.